За та бүхэн өнөөдөр энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай сонсдог зэг MN сайтын номын тойм гэдэг болон байгаа. Энэ болонд болохоор дэлхийн шилдэг номуудыг бид бүхэн авч ярилцдаг байгаа. За өнөөдрийн зочноор болохоор Монгол Ээж телевизийн орчуулагч редактор Мөнхбаатар ирсэн байна. Яагаад Мөнхбаатар ирээд одоо битүүр ямар сэдвийн талаар ярих вэ гэхээр дэлхийн сонгодог бүтээл болох бараг л хүн болгон мэднэ. Гамлет, Уильям Шекспирийн зохиол Гамлет хэмээх алдарт эмгэнэлт жүжигний зохиолын талаар ярив. Энэ зохиол маань өөрөө Гамлет зохиол маань болохоор Шекспирийн зохиолууд дотроос хамгийн урт үйлчилдэг. Жүжиг болгоо тайван бол 4 цаг үргэлжилдэг ийм урт эмгэнэлт жүжиг байгаа. За энэ зохиол маань дэлхийн маш олон оронд хэвлэгдсэн. Дээрээс нь Синдрелла гэдэг одоо хүүхдийн киноны одоо бүтээл бүлгэрийн дараа хамгийн олон хэвлэгдсэн, хамгийн олон одоо ном жүжиг болсон ийм зохиол байдаг. За тэгээд тэдгээр дотроос болохоор хүмүүс ерөнхийдөө энэ Гамлет зохиолыг уншдаггүй. Яг л дэндүү урт. Учираас ерөнхийдөө киног нь үзэх юм уу, түүхийн сонсоод ингэ явчихдаг ба. Тэгэхээр миний өнөөдөр урьсан зочин маань болохоор яг энэ зохиолыг кино болгоод тэгээ кинон дээр ерөнхийдөө тэр зохиолыг яг одоо ямар нэгэн үгсхийн өөрчлөлт байхгүйгээр яг оригинал хэлбэрээр нь кино болгож хөлбөрсөн хөлбраас нь ерөнхийдөө орчуулга хийж Монгол Ээж телевизээр гаргасан. За энэ орчуулгыг хийсэн ийм залуу. Тэгэхээр энэ хүн бол энэ киног бол ерөнхийдөө энэ зохиолыг бол бүрэн уншаад ингээд биднэрт хүргэсэн. Тийм учраас энэ залуутай Гамлет зохиолын талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно. За чамд өнөө оройн мэндийг хүргэе. За чамд сарын мэнд хүргэе. За хоёлаа ерөнхийдөө зохиолоо хүргэхийн тулд би танаас хэдэн асуулт асуув. Тэгээд асуултын дагуу та энэ зохиолыг ерөнхийдөө надтай хамтарч ярилцах болно. За ингээд та өөрийн уншсан энэ Гамлет зохиолыг ерөнхийдөө хэдэн өгүүлбэр ерөнхийдөө нэг танилцуулбал юу гэж танилцуулах вэ? Гамлет зохиолыг. Тийм нөгөө цаглшгүй бүтээл гэж үүдэг штэ нөгөө альч цаг үед хинч ямар ч уншигчд очисон одоо тэр хүнд нэг юм бодогдуулаад ойлгуулад ийм одоо гайхалтай зохиол байгаа. Одоо ингээд үе өнгөрөөдөг зохиолууд гэж байдаг штэ. Мөнхийн насгүй гэж тэгж хэлээ тийм үү? Тий одоо чинь одоо сэлэм номсмор байлдаг тэр үеийн юм тэр үеийг тусгасан зохиол өгөлт чинь одоо ингээд дайн гэдэг юм шал өөр болчиход тахт ингээд үе өнгөрөөчдөг штэ. Энэ болохоор ингээд маш олон цаанаа ингээд давхар утгатай одоо подтекст гэж ярьдаг штэ. Тэг давхар утгатай тэгэд хүн болгонд өөр юм бодогдуулахаар үе болгонд цаг үе болгонд өөр санааг хүнд ингээд өгөхөөр тэрийгээр их гайхалтай учраас цаглшгүй л гэж бодож байгаа юм л да. Цаглшгүй зохиол. Тий. Тэгээд ийм зохиол маань болохоор өөрөө 1606 онд ойролцоогоор хэвлэгдсэн гэж ярьд юм лээ. Тэгээд одоо өнөөдрийн үед харилцахаар 450 жил болж байгаа юм лээ. Тэгэхээр 450 жилийн хугацаанд одоо 100 болгоно одоо тухайн үеийн одоо зохиолчд тийм ээ том хүмүүсээр ингээд шалгагдаа шүүмжлэгдээд тэрнээс одоо Зигмунд Фрейдлихэд одоо нөгөө сэтгэл судлаачтай тэр хүртэл судалгаанд энэ зохиолыг ашигласан ч байх ч юм уу тиймэрхүү юм гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний цаг үед ч гэсэн хуучаа юу тийм алдартай бүтээл байгаа. За цаглшгүй зохиолын талаар ерөнхийдөө цаглшгүй зохиолоо гэж тодорхойлж байгаа юм тийм. За яагаад энэ зохиолыг одоо орчуулах болов? Яагаад энэ тийхэж энэ утгаар ерөнхийдөө нэг ажлын шугамар тэр надад ингээд орчуул гэсэн даалгавартай ирсэн. Тий эхэндээ бол маш хэцүү байсан. Ерөөсө хамгийн анх би 2014 оны нэг чинь 2014 оны намар анх орчуулах гэж эхэлсэн байхгүй. Тэгээд ерөөсө ингээд нээгээл ингээд харсан чинь ингээд зүгээр л үг эртний англи зүгээр гадаад хэлчих санагдчихсан. Ерөөсө тий бүр ингээд өөр хэлчих санагдчихсан. Тэгээд маш их чантарсан. Тэгээд одоо ч нэг гол нэг юм нээлттэй болчиход штэ ингээд одоо ингээд Гамлет одоо үнэхээр галзуу байсан юм уу гэж ингээд одоо хүртэл ингээд маргаж штэ.
Тэг хүмүүс тэгэл өмнөх тайлбар янз бүрийн нүдний цагдаад. Тэгээ тиймэрхүү нөгөө нэг тайлбарлсан, задлсан, шинжилсэн одоо янз бүрийн эрдэмтдийн материал, тиймэрхүү зохиолчдын ч гэсэн тиймэрхүү, уншигчдын ч гэсэн тиймэрхүү тийм задлсан нийтлэг зөндөө байдаг байхгүй. Тэгээ тэр мэрийг бол маш их уншсан. Тэгээд одоо нөгөө интернетийн ач тусыг л одоо маш сайн ашигласан да. Тийм би бас өөртөө ч ялцгаас өмнө бас Гамлетийг ерөөдөө судлахгүй юу? Ямар зохиолын хүмүүс юу яаж дүгнэх юм байна гэж сонирхолтой фактууд нэг ингээл зөндөө бол судалсан. Өндөл дэлхийд бол асар их судлагдсан юм тийм. За ингээ ямар ч гэсэн даалгаврын үднээс тэгээд ямар ч гэсэн тийм чанартай хийгээд үзсэн. Энэ зохиолыг орчуулна гэдээ үзсэн. Кино зохиол болохоор нөгөө магадгүй кино зохиолч нөгөө өгүүлбэрээр явагддаг тийм ээ. Тэгэхээр нөгөө тухайн үед чинь бас жүжиг маань тухайн тэр одоо Английн тэр Шекспирийн үед бол кино нь бол жүжиг л байсан байж таарна шүү. Тэгэхээр юутэйг бол яг таарж байгаа байлгүй тийм. Тий, ерөнхийдөө нөгөө нэг тий, ерөнхийдөө тэрийг нь тааруулаад явцсан. Гэхдээ нэг орчин үеийн тавилттай болохоор нэг яг тэгж шууд дээр үехээр нь орчуулахад эвгүй. Одоо манай жүжигчид хүртэл анх уншихтаа. Тэг яаж ч уншмаар юм дээ. Энэ хүн нь болохоор ингээд зүгээр нэг шил зүвчээ ч юм уу нэг хослол костюм бичээг өмсчээл ингээл яах чинь нөгөө цаа текст нь болохоор нөгөө амар ингэж гараа ингэж яаж байгаа л чанга ингээл жүжигийн тайзны тавилтаар уншдаг штэ. Тим тексттэй мөртлөө яг ингээд өөрөөр хэлбэл тайзны бүтээлийг дэлгэцэх юм шиг уншицсан. Тэгээд яг тэргээр нь орчуулах юм уу? Дэлгэцэх болгож орчуулах юм уу гэдэг анх бол их эргэлзээтэй юм их байсан. Тэгээд ерөнхийдөө жүжигчтэйгээ ярилцаад тайзныхаар нь уншия гэж ингэж төгссөн байгаа. За. Мэдээж энэ зохиолыг одоо орчуулад ингээд энэ зохиолыг орчуулад уншиж байгаа юм чинь зохиолчийн тухай мэдээ судалсан байж таараа тийм ээ. Энэ хайгуул хийжтэй ойлгомжтой энэ ямар зохиол юу вэ тийм. Зохиолчийн талаар ерөөдөө яриач Уильям Шекспирийн талаар. Тий, Шекспир болохоор одоо мэдээж нөгөө дэлхийн хамгийн бүх цаг үеийн хамгийн алдартай 100-ны алдартай хүмүүс. Тий, мянганы гэдэг. Тий, мянганы алдартай бичгийн хүн, бичиг соёлын хүн. Тэгээд нөгөө англи хэлэнд хэдэн мянган 2000 үг шинээр нэмсэн гэдэг. Тухайн үед ч гэсэн нөгөө үеийнхэн зохиолчдоос амар их шүүмжил хүлээдэг байсан тухай янз бүрийн тайлбарууд байдаг байхгүй. Одоо номнууд төр энэ хүн дураараа энд үг нэмж юм. Чи одоо юу гэсэн үг юм? Дураараа ингэж үг хэл нэмж болдго юм уу гэхэлэр чинь тэнд болохоор нөгөө Шекспирийн хэлдэг байсан тайлбарлах. Энэ зүгээр миний мэдрэмжээс төрсөн үг ээ. Би энэ үгийг л бичихгүй болохгүй. Тэгэхээр нөгөө нэг тийм бэлэг танхаа гэж ярьдаг штэ манай уран бүтээлч зохиолчд. Тэгэхээр тэр шинж бас харагдаж байгаа юм л та. Тэгээд нөгөө оргил бүтээлүүд нь байна. Тэгээд ерөөсө бүгдийг нь харахад дандаа ингээд шууд ингээд бодож байгаа л нэг үг иччихдэг. Тэгээ маш их шинэ үг нэмсэн. Англи хэлэнд. Тэгээд бүхэл бүтэн ингээд хэл байгаа ш дэлхийн том хэлэнд үг нэм гэдэг чинь үнэхээр дэлхийн хүн гэдэг нь тодорхой байгаа зү. Өөр зохиолчийн талаар өөр таны сонссон сонирхолтой зүйл бас юу байна? Уильям Шекспирийн талаар урд нь 10 жил ч юм уу урд нь ерөөхдөө тэр хүний зохиол бүтээлийн талаар сонсч яваа сонирхолтой зүйл юу байна? Ер нь бол энэ Гамлетийг орчуулах хүртлээр бол би нэг хараахан нэг судалж үзээгүйсэн. Шекспир гэдгийг бол Шекспир гэдэг тий. Оргил дөрвөн бүтээл байдаг гэж сонссон. Ромео Жулиетто, Отелло, Лир Ван, Гамлет, Макбет 5 ийм 5 бүтээл байдаг гэж ерөнхийд нь мэдэн тэгэл тэрнээс бол нэг судлаагүй байсан. Тэгээд Гамлетийн дагуу нэг жоохон судалж үзэхэд тэр хүний гол нэг хүн гэдэг талаас нь жоохон судалж үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэг нэг тиймэрхүү сонирхолтой баримтууд байдаг юм лээ. Тийм 1997 онд илүүтэй нэг гарсан нэг зохиол байдیں۔ Шекспирийн дурлал гэдэг кино штэ. Тийм. Тэгэд хүн болгон тэрүүгээр их сайн мэддэг. Тэгээд жүжигчин мөшинж их алдартай. Тэгээд би зүгээр бас сонсч л байсан юм л та. Шинэ үг нэмсэн англи хэлэнд 2000 шинэ үг нэмсэн гэдэг. Хин Гамлет хүүтэй байсан юм лээ. Тэгээд Ана эхнэр нь болохоор Ана Хэтэвэй гэдэг эмэгтэй. Тэгээд тэрнээс хүүтэй байсан юм. Тэгээд тэр хүүхэд нь болохоор нэг 9 нас хүртэл наслаа тэгээд нас барсан юм лээ. Тэгээд тэр хүүхдийнхаа гэгээн дурсгалд зориулаад тэр хүүхд нь болохоор Гамлет гэдэг нэртэй байсан гэж байна. Тэгээд хүүхдийн гэгээн дурсгалтыг зохиолын нас барсныхаа дараа тэр зохиолыг Гамлет гэж нэрлсэн. Тэгээд яагаад тэр нэрийг өгөхөр болсон бэ гэхээр хөршин Гамлет гэдэг нэртэй. Тухайн үед болохоор тийм Гамлет гэдэг тийм нэр болоо тийм
popular одоо нэг тийм нэр байгаагүй юм л тий. Тэгээд тийм нэр өгсөн гэж ярьсан. За тэгээд зохиолын агуулгын талаар юу гэдэг яаж тавчих юм уу? Ямар үйл явдал гарч байна? Нэг сайхан одоо тавчихсан базаар яриад. Тий. Ерөнхийдөө нэг түрүүн хэлсэн шүү дээ нэг хүн болгонд цаг үе болгонд өөрөөр тусдаг гэх. Тэгээд одоо ингээд би ч одоо ингээд орчин үеийн 21-р зууны залуу хүн энэ хүн надад энэ зохиол яаж тусч байна вэ гэхэлэр нөгөө хамгийн хэцүү эвгүй юм нь ерөнхийдөө хэвгүй зохиол шүү дээ хэцүү тийм insanity галзуурал гэдэг юм яриад байгаа ч шиг тий. Өөрийгөө олох гээд байгаа тийм үү. Тий. Тэгээд нөгөө нэг хамгийн гол нь нөгөө мэдж болохгүй мэдсэн гэдэг том асуудал авах тийм ч нэг сүнс ирээд аавах сүнс ирээд хилцэн байдаг. Тэр нь үнэхээр сүнс нь байсан юм уу? Өөрөө галзуураад тэгсэн юм уу? Бас тэрийг одоо хүртэл эн чинь маргаантай гамжид галзуу байсан. Үнэхээр сүнс нь ирж хилсэн юм уу гээл те. Эсвэл бүгд бүр тийм амар ухаантай хүн байж хагаад тэгж зориуд бүхнийг тавилттайгаар тэгж тавьсан юм уу гээл тиймэрхүү байдаг. Над хамгийн их одоо тол агуулгын одоо яг ингээд яг ямар үйл явдалтай агуулгын ярьж. Тий, ерөнхийдөө болохоор нөгөө алс хоол ингээд явж байгаад гамлч өөрөө явж байгаад эцэг хаан нас барсны сургаар одоо эргээд ирсэн чинь аавынхан дүүн хаан болцсон. Ээж нь дүүтэй нь гэрэлцсэн. Тий, одоо хаан аав нь нас бараад удаагүй байгаа. Тэгсэн мөртлөө одоо ингээд тэр хоёр нийлээ хурмаа хийцэн байгаа. Тэгээд нэг л биш вэ гэдгийг ингээд анзаараад тэгэл гамлч өөрөө ууг ашуугасаа салж өгөхгүй. Тэр улс даяар бол аль хэдийн баяр наадам хийгээд эхэлсэн байгаа. Шинэ хаан одоо шинэ юу засаглал инэ тэрээгээд цаг одоо зуурын л одоо үйл явдал тий болоод одоо хаав насварсан гэдээ ойлгоцсон хүмүүс тий бүх хүмүүс. Тий. Ерөнхийдөө тэр агуу их хааныг мартаад тэр шинэ хааныг ингээд явцсан. Тэгээд гамлт талхлаар тэгээд эргэж ирээ тийм харамсал одоо ууг ашуугасаа салаагүй байж хат наавынхан сүнс гарч ирээд болсон явдлыг хийгээд одоо дүүч намайг цэцэрлэгтэй амарч хат миний чих рүү хор хийгээд ингээд хөнөөч гисэн юм аа. Тий гисэн чинь нөгөө гамлт чинь яаж ингэ тэр хүмүүс ойлгуулах юм итгэхгүй. Одоо сүнснэр миний аав сүнснэд хэлсэн юм а гэвэл мэдээж шууд гарч байгаа хүмүүс. Үед бол тий. Тэр үед ч гэсэн ер нь тийм л дээ тий. Тэгэхэд бас ойлгуулсан сүнс юм чи. Тий. Дээрэс нь нөгөө нэг тэр хааны үг бол хамаагүй ч интэй. Гамлт хүмүүс чи галзуурсан байна гингөт бүгд инээлтэл хинч гамлтыг тоохгүй болохгүй да. Тий. Тэгэнгүүт нөгөө гамлт нэг үндсэндээ нэг уран арга сийлж байгаа байхгүй. Жүжигээ тавиад харуулчих. Тэгээ одоо хэр хүнд байдалд орж барьцаалдаж техноо харъя гэдгээр ингээд жүжигээр тавьсан чинь ингээд тэр хаана ингээд бүр ингээд олон түмний өмнө яг тийм үйл явдалтай гэмт хэргийн үйл явдалтай аав нөхөн алж байгаа. Тий чихрүү нь хор хийж алж байгаагаар тавьчихсан. Тэгээд аав нь юу гэж хэлж байгаа тийм бүх юм ингээд олон түмнүүд жүжиг тавьсан. Тий тэгээд яг тэр жүжигдгээр ингээд бүх юм илчлээд тэгээд тэр дунд ээж нь бас ингээд бүр ингээд хүнд байдалд ороод тэгээ ерөнхийдөө тийм имгэнэл жүжиг гэж байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө нэг аз жаргалтай төгсгөл байхгүй. Хамгийн эсвэл гамлт өөрөө өгдөг. Ээж нь бас ерөөхдөө бас хор өчдөг. Тий хор уугаад тий. Бас найз өсгөөгээд хитэн бас нэг гол дөрүүд. Тий Офелия гэж сүлт нь яриа тий. Тий Офелия гэж өсгөө байгаа тий. Тэгээд гамлт болохоор өөрөө тий өөрөө хамгийн сүүл нөгөө халд тулаанд ороод хааныхаа даалгавраар халд тулаанд ороод нөгөө өрсөлдөгч нь болохоор Полоны ноён ингээд бас хүчдэг штэ. Тэгээд тэр Полоны ноёны хүүн байжгаад тэгээд нөгөө хортоос илмэр гамлтыг хатгаад тэгээд алчдаг аахгүй. Тэгээд ерөнхийдөө ийм нэлтэйгээр төгсдөг. Тэгээд ер нь иймэрхүү агуулгатай зохиол байгаа. За тэгээд мэдээж зохиол юм чинь зохиол дотор байгаа бас томоохон гамлтээс гадна бас чухал дөрүүд байгаа тийм. Тэр дөрүүдийг талаар ингээд ерөнхийдөө яривал тэр бол нэг тийм хүн гэж гардаг. Тий, гамлтын дурлал төсгүй Офелия гэж хүүхэн байгаа шүү дээ. Тэгээ Офелия болохоор тийм Полоны гэж бас нэг тийм ноёны хүүхэд. Офелиагийн дүр болохоор мэдээж гинэн цайлхан. Тэгээд гамлт Офелиад хайртай. Гэтэл нөгөө нэг юм чинь болохоор бас хайртай. Тий, бас хайртай. Тэг гэтэл эн чинь бол амар том асуудал тэгдэд шүү дээ. Одоо бүхэл бүтэн хааны хороо. Гэтэл нөгөө хиний Офелиагийн аав нь болохоор хиний талд ажиллаад байдаг. Нөгөө шинэ хааны талд ингээд долгоноод байдаг. Долгоноод дээш явах гэдэг. Тий, дээш явах гэдэг. Тэгээд нөгөө охиныхоо хайр дурлалаар тоглоод тэр донд чинь. Тэгээд нөгөө
үндсэндээ гамд чи нөгөө нэг энэ хорчлон хорвоо ерөөс ингэ бузар юм байна. Чи ерөөс ингэ том юм байна. Бид тэр төвхрээ тамд очино гэж ярьдаг. Тийм биш юм байна. Энэ ч нөрөө том юм байна. Гэт одоо ингээд аффилиат нэг тийм захидлуулчдаг хэсэг гэдэг шүү дээ. Гэлмаа болоорой. Бити энэ зовлонт том шиг энэ ертөнцид нэг хүн нэмж авчираарай. Нэг тийм хэсэг гэдэг шүү. Тэр хэсэг бол үнэхээр эвгүй хэсэг шүү дээ. За сүүлд нэг хэсгүүдийн талаар ойлголоо. Аффилиа гэдэг нэг энэ дөр байгаа. Полоны ноён байна тийм ээ. Өөрт нь хайтаа сайн хайр байдаг. Гэтэл бол том зөрчил байгаад байдаг. За Флоны гэдэг нэг ноён байна. Тэр бол зүгээр эрх мэдлийн төлөө шунсан. Тийм ээ. Тэрний төлөө охиноо хөдөж биелэн тийм ээ. Зүгээр л одоо манай нөгөө 20 дугаар зуунд дэс нөгөө нэг манжи үеийн нөгөө хаад нэчгэл нөхдөд байна шүү дээ. Тийм нөхөр аваад за мэдээж гол нөгөө эсрэг талын аавах байгаа. Хим лав Клаудиа. За ээж нэгээд ээж нь хатан байгаа. За ерөөдөө юм дөрөд өөр тоддох дөрөд бол байхгүй. Өөр тоддох дөрөд нэг найзууд нь гээд нэг хүмүүс Розенкранц гээд нэг найз нь гардаг. Тэгээ тэр найзууд нь болохоор үндсэндээ бас нэг хааны талд үндсэндээ алтан тоддох бас тэгсэн дөрөв байгаа л. Бас гоё найзууд тэр чинь ерөөдөө гарахгүй тэр. Тэр л ерөөсөө цорын л ганцаараа. Тэрэн ганцаардмал хүн. За энэ зохиол маань хаана хизээ одоо байгаа орчин нөхцөл нь ямар байв хаана хизээ болдог үйл явдал вэ? Яг хоо Шекспир бол мэдээж Британий Английн хамгийн алдартай алтан үеүүдийн үед амьдарч байсан зохиолч байгаа шүү дээ тийм ээ. Элизабет гэдэг хатан хааны үед амьдарч байсан. Тэгэхээр тухайн үед одоо Шекспир маань өмнөх үеийн зохиолыг авч ингэж нөхцөл байдал дээр явуу. Эсвэл яг тэр өөрхөн зэрэгцээ амьдарч байгаа яг дайны талаар дайн нөхцөл байдал дээрээс зохиолоо бичих юм. Тэр тухай яг бодит тухайн үеийнхээ тавилттай. Тэгээ тэр үеийн дайн улс гээд тухайн үеч нөгөө нэг Ромын папын ингээд ивэл багтсан одоо католик чашны ивэл багтсан хэд улс байлаа шүү дээ. Дайн одоо Франц, Англи тэгээд ариун Ром эзэн төрөнгээл тэгээд хитэн улс байсан. Тэрний нэгэнд одоо ойролцоо өсч ирсэн нэг 70-аар зарлагдчихсан хоёр улс нь болохоор Дань, Англи хоёр ихгүй. Тэгээд ерөнхийдөө тэр үеийнхээ тавилттай. Миний орчуулсан кино болохоор Дань улс гэдгийг энэ Денмарк корпорац гэж явуулчихсан. Тэгээд орчин 2000 оны тавилттай кино гэдэг сонирхолтой. Магадгүй тэр би бас ингэж сонсч байсан гэж ерөөхдөө уншсан юм л да. Тэр урд нь Гамлет яг хоо Гамлет бол яг хоо тэр зохиол одоо үзэл санаа бүх юмныхаа одоо шин төвшөнд гарсан боловч урд нь Гамлет гэдэг зохиол байсан гэж байгаа байхгүй. Яг тэр Европын одоо Саксон гэдэг байна шүү дээ. Саксон гэдэг одоо тэр Скандинавын хавийн газар юм шүү. Тэр газар одоо тийм Амлет гэдэг юм түүх байсан шүү. Тэр нь болохоор бас нөгөө нэг юм тэ яг юм нэг залуу байж исэн. Тэгээд тэр маань болохоор тэмцээд тэгээд амиа алдаад ингэсэн. Бүүч тэр байтугай бүр дээр үеийн зохиолыг судлах юм бол тэр нөгөө Грекийн нөгөө эмгэнэл зохиолч Сопокл гэдэг зохиолч Эдипхан гэдэг байд юм лээ. Тэр бас их санаа авсан. Тэрнтэй ерөөхдөө үйл явдал харилцаа. Тий. Яг нөгөө ер нь нөгөө Шекспирийн бүх 5 зохиолыг ингээд харахаар яг нөгөө хараахан оригинал ихт хэцүү шүү дээ. Яг тэгвэл нөгөө нэг бүгдээрээ маш түгээмэл санаа. Ромео Жюлиетаг ч гэсэн манай нэг нэргүүгээд одоо мундаг орчуулагч байгаа да. Тэр орчуулагч ярьжсэн байхгүй. Өмнө нь энэ чинь ийм зохиол байсныг одоо хэн авч Шекспир авч ингэж юу болгосон юм аа. Одоо ийм Ромео Жюлиетаг болгосон юм аа гэд. Тэгэхээр нөгөө гол энэ дээр яригдах юм нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг тухайн үе чинь Шекспир нөгөө хааны ордонд жүжиг тавих хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо нөгөө төдийл нөгөө нэр алдад хүрээгүй мөртлөө маш гоё зохиол өгөл Гамлет тэрийг аваад хааны ордонд ингээд бүр баяжуулаад ингээд тавиад. Тэгээ одоо нөгөө орчин үеийнх бол одоо нэг зүгээр нэг одоо залуу зохиолч гоё зохиол бичээд том найруулагчд авч өгч байгаа та одоо ойролцоо. Тэнд бол буруу юм байхгүй шүү дээ. Буруу байхгүй тий.
Тэг чи тийм тэгж байлгаж тий. Тийм ээ ардын Тэг бүр ингэж хүртэл болгоод тэр үед одоо copyright гэж байдаг ч гэсэн юм уу гэж. Яг хаа гэхдээ сүүлд нь дээр хэвлэгч гарсан л гэж хэлээ яг тийм хамт гэдэг. Тэгээ тэр сүүлд нь ингээд хүмүүс чинь тэгээд алдартай юм байх тусмаа тэр чинь олон талаас нь муугнаж яргалдаг тийм. Тэгж яриа тийм. Юусэн мөлий тэр тусмаа алдартай тусмаа бас хүмүүсийг судалдаг тийм ээ. Тий. Тэгээд одоо тэр нөгөө Sigmund Freud гэдэг Freud юм юу гэх юм тийм. Сэтгэл судлаач алдартай шүү дээ тийм ээ. Бас л нэг хувьсгал хийсэн хүмүүсийн нэг шүү дээ. Тэр хүн жишээлбэл тэр Гамлетийг болохоор нөгөө нэг ингэж харсан байхгүй. Эдип хааны одоо тэр контекст буюу тэр нөхцөл байдал гэдэг зохиолын одоо тэр тийм санаа нэгтэй гэж ярьдаг байхгүй. Тэр нь болохоор үзэгдэл гэдэг байхгүй. Тэр нь болохоор юу гэсэн мэт эмэгтэй хүүхд аавыгаа ерөнхийдөө харамлдаг, аавдаа илүү сайн байдаг. Эхтэй хүүхд болохоор ээжтэй илүү сайн байдаг. Тэр санаа бол угаасаа байгалийн хууль. Тэр санаагаараа тэр галзуурлан магадгүй тэр одоо ээжигээ харамлах тийм сэтэл төрүүлсэн гэдэг юм ийм Гамлетээр болж тавьсан гэж бас нэг тийм сонирхолтой юм ярьж байгаа юм л да. Тэгээ тэрийг бас судалгаа болгох гэсэн байл. За тэгээд энэ зохиолоос тийм ээ мэдээж орчуулга хийгээд энэ одоо асуурт одоо бадаг шүлэгл юм да шүлгэлсэн юм да тий. Тэгээд одоо подтекст тийм үү одоо conversation яриад байна шүү тийм ээ. Энээс одоо уншиж хахад ямар одоо олж авсан ямар санаа байна. Одоо санаа гэдэг нь энэ юм биш үү? Яг ийм л юм хэлчихсэн юм биш үү гэх тийм ээ. 3-5 санаа байгуул хэлээж яг энэ зохиолоос ямар гол санаа гэдэг. Тай ойсон. Энийг харчулсан өнөхөө. Тий. Надад болохоор ерөнхийдөө хамгийн гол нь гэж хэлэхэд надад хамгийн одоо ойр туссан зүйл нь юу вэ гэхлээр нэг Гамлет ч өөрөө мэдэж болохгүй юм мэдсэн. Өөрөө хэлбэл тэр хаана одоо энэ одоо ингээд магадгүй Гамлет ч өөрөө хэлбэл тэр аавынхаа үхлийг сөхснөөр тэр хаан төрийг самрах гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгтэл яг үүндээ тэрхэн зөв үгүй юу? За нэг тэгээ хороосон юм байлгүй дээ. Тэгээд одоо тэр хүн одоо дүүн ч юм уу одоо ингээд засаг бариад ингээд энэ ус ингээд төлөв төвшин болоод явбал зөв юм уу? Эсвэл ингээд худал хуурмгийг илчлээд энэ төрийг самархан зөв юм уу гэдэг асуудал байгаа. Тэгэд энэ нь болохоор надад юу гэж бууж байгаа гэхэлэр цаг үеэсээ төрүүлж ямар нэг юм мэдвэл тэргээ ингээд хэлээд явбал буруутан болох уу? Эсвэл тэргийн хүмүүс жоохон ойлгох уу гэдэг нэг тийм надад орчуулж яхад л ингээл бодогдоод байдаг байсан л та. Одоо жишээ нөгөө дэлхийн бөөрөнхий гэдэг ойлголт шүү дээ. Хамгийн анх дэлхийн бөөрөнхий гэж Галилео хэлсэн. Галилео шатаацсан. Дараа нь Коперник хэлээл тэгэл Магеллан дэлхийг тойрол ингээл явсан чинь тэрийг болохоор Галилео байгаа байхгүй. Коперник Жан-Жак Бруно гэдэг бас нэг Италийн эрдэмтэн баг. Тэр болохоор бүр тэрэндээ бүр тууштай байсан учраас шатагдаад. Галилео болохоор хэлээ. Тэр яг үнэн гэдгийг нь өөрөө ингээ мэдсэн. Гадагшаа ингээ гаргаж ярих гэхээр угаасаа тэр хүн чадахгүй учраас тэгээд тэр одоо католикийнхаа үгэнд ороо тийм ээ. Одоо өөрийнхөө үзэл бодлоос няцаа тэгээд одоо амьдраад цааш бүтээлээ явуулсан. Тийм л бас тийм ээ тий. За тийм нэг санаа. Тэгэхээр нөгөө хилээ хазах уу юу эсвэл үннийг хэлээд хамаг юм самарх уу гэдэг тэр их санаа надад их хамгийн их ойрхон бууж ирсэн л та. Тэгээд яг одоо жижиг сажиг санаа гэвэл зөндөөл байна л да. Нөгөө нэг хин Лаерт гэх нэг дүр гэдэг штэ. Нөгөө Офелигийн ах Полоны ноёны томхүү. Тэр чи одоо ингээд Англи тэр чи Франц руу Данд ирчээд Англи руу буцах гэжсэн чинь одоо ингээд Полоны ноён хэлдэг шүү дээ. Найздаа бит юм мөнгө зээлээ. Тэг найздаа мөнгө зээлсэгүй найз ч хүү мөнгөчгүй болд юм аа гэд. Энд чинь тэр үед болох зүгээр нэг хэлээд өнгөрцөн мөртлөө одоо ингээд одоо мөнгө төгрөг айгуу чухал яригдж байгаа цаг үед их сайн буухаар юм шиг тийм санаа байгаад байгаа байхгүй юу? Тэг энэ мэт тийм жижиг сажиг санаа зөндөө байгаа. Тэгээд нөгөө ах Лаерч нь Офелиа дүүдээ ингээл янз бүрийн сургамж хэлэнгүүт дүүн ингээл буцаага хэлдэг ш. Таны одоо хэлсэн юм чи бүгдийн сайхан ойлголоо. Гэвч та яг энэ яднад ярьж байгаа шиг энэ замналаараа явдаг хүн чухам мөн өө гэдэг ч юм уу. Энийг ч гэсэн бас бодмор байхгүй. Нэг л манайх ч ахмад настай хүн мундаг гээл те. Тэнгүүтээ одоо ахмадын юм хэлсэн бүхүүгийг даах ёстой гэдэг ч юм уу. Тэгтэл тэр ах гэхээрээ л одоо ухаантай байх юм уу те.
Тэгээ энийг ч гэсэн бас бодох ёстой л байхгүй юу? Тэгээ иймэрхүү яг жижиг сажиг санаа ер нь их мэрсэр би шүү. Сүүлд нь хоёул ишлийн талаар ярина. Гол нь энэ зохиолоос ер нь гол залуучууд одоо өнөө үеийн залуучууд бидний гол авч үлдэх юм юу вэ гэдэг тийм хилээ азах үний төлөө тэмцэх гэдэг бол яг үнэ. Одоо ч гэсэн энэ одоо 450 жилийн дараа ч гэсэн энэ үйл явдал ингээл тийм болохоор л энэ үед алдартай байдаг үү? Цаглишгүй тийм байдаг үү тийм ээ. За миний зүгээс яг гол санаа гэдэг яг тэр хүний мөн чанарын талаар тийм хүний мөн чанар дээрээс нөгөө манай Гамлет ч өөрөө солиорсон болж үжиглээд байгаа шүү дээ тийм ээ. Тийм тэгж харагдуулах гэдэг. Тэгэхээр солиорсон ч гэж ярьдаг. Солиорсон юм уу солиорог юм уу тийм ээ. Тэгэл за ингэж санаанууд байгаа. За тэгээд дараад нь болохоор номын гайхалтай хэсэг нь юу вэ? Зохиолын хамгийн гайхалтай хэсэг нь юу вэ? Таны бодлоор юу гэж ойлгож байгаа зохиолын одоо хамгийн гайхалтай хэсэг нь? Би одоо нөгөө нэг юу хийцээ гарч ирдэг юм бэ гэдгийг гайхаад байдаг байхгүй нөгөө. Одоо бид хамгийн алдартай. Тэр бол ерөөсөө их оршихуй гэдэг. Үнэхэрийн галзуу үг тийм ээ. Ястай нэг бараг дэлхийн бараг номер 1 үг байхаа. Хүнийг амьтнаас ялгаж байгаа гонц ганц чухал үг гэж боддоо шүү дээ. Амьтан болол яхаа тэгээд хүн болол арай өөр асуулт явах гэдэг тийм. Одоо хамгийн гоё хэсэг нь гайхалтай хэсэг нь юу? Тий, тэр оршихуй гэдэг чинь болохоор яг одоо нөгөө задлаад хэлвэл би одоо энэ юмыг илүүлж гаргаад тэмцэх үү эсвэл зүгээр үхэж талд орох уу гэдэг юм байна. Ерөөсөө үндсэндээ үхэх дээр л тулчаад байгаа байхгүй Гамлет чинь тийм. Яа тэгвэл нөгөө хэлэхээр галзуулчих гадаг. Хэлэхгүй болохоор ингээд тэр хүнийх мөн чанарын дотроос нь идээд байдаг. Тий, эн чинь бол ингээд яг одоо залуу энэ дэр нэг ганц өөр юм хэлчихээ тэр нь юу вэ гэхээр нэг Оошо гэдэг хүн байдаг байхгүй гэгэрсэн их гүрүү багш юм байхгүй. Тэгээ тэр хүн болохоор нэг юм хэлсэн залуу хийгээд хувьсгалж биш байх нь одоо байгалийн зөрчилдөөн юм а гэж хэлсэн байдаг. Залуу хүнд бол зайлшгүй байх хэрэгтэй. Тийм, залуу хүн бол заавал юмыг өөрчилж явах хэрэгтэй гэж хэлсэн байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр одоо энэ дэр нөгөө хамгийн их бодох ёстой зүйл юу вэ гэхээр залуучууд минь хитрхи энэ цаг үе дагаад байна тий. Дутагдлын хажуугаар дүүгөө өнгөрөөд байна. Хэлэх ёстой юм дээр хилээ хазаад байна. Тий. Тэгэхээр одоо нөгөө нэг сүүл рүү тэргээ тоохоо байж байгаа байхгүй зүгээр ингээл дугаа өнгөрчд явд ингээд тасна гэж нэг аюул тий тасна гэдэг нэг тий тасна худалч зүйлж тасдаг болсон тийм тий нүдэн болоо чихэн дүлээ болно гэдэг тий Гамлет ч болохоор тэр тэмцэл хамгийн хүчтэй өрнөж байгаагаараа маш их тийм хүн шиг хүн баахгүй яг үнэ хэлэхэд тий зүгээр цас яг шиг гээл тэгэл явбал явна шүү дээ тэгхгүйгээр одоо өөрөөр хэлбэл тэр хийхгүй л бол өөх гээд байгаа байхгүй бүр ингээд гол нь тасарчих юм шиг зүрхэн зогсчих юм шиг тэгээд байгаа байхгүй. Тэгээ энэ л хамгийн гол санаа нэр нь энэ л дээ. За миний ойлгосноор тий. За номоос авсан одоо гайхалтай ишлэлүүд одоо юу вэ? Ишлэл одоо нэг тий гой одоо өгнүүд байгаа шүү дээ өгүүлбэрүүд байгаа шүү дээ хэлсэн. За мэдээж нэгдүгээр тэр оршихуй бол номер 1 хүн болгон мэддэг болсон. Энэс гадна өөр ямар ишлэл байв? За тэр мөнгөтэй ишлэл үү? Тий. Тий одоо нөгөө юу яа л гэсэн үг шүү дээ. Одоо англиар мэдээж хэлэхгүй тодорхой. Тэгэхээр бид өөрийнхөө орчуулганаас өөрийнхөө бодож байгаагаар л тий. Тий надад тэр маш их эвгүй санаг. Би өөрөө яагаад ч юм уу тийм эвгүй дарк юмд их татагдамтгаа болохоор тэр нөгөө нэг офилиад бишижсэн тэр загтал хамгийн эвгүй байдаг хөхгүй. Гэлмээ болоорой гэл. Яагаад гэвэл чи энэ бузар булаа ертөнцид битгий дахин нэг хүн авчир зовоогоорой гэл. Тэгээд сүүл тэргээ Полоны ноёнд ч гэсэн нэг хэлдэг. Охиноо гэлмээ олгоорой гэл. Тэгээд нөгөө найз нэрэл ингээл нэргэж ингээл байж хат найз нэрэл юм ярих гэсэн чинь энэ бүхэл бүтэн ус надад самрын яс чиг өчөөхөн шорон шиг санагдаж байна гээл. Тиймэрхүү нэг тийм өөрийнхөө багтаж ядсан байдлыг гаргасан хэсгүүд их олон байдаг л та. Тэгээд
Тэгээд ээжтэйгээ ингээд сүгэлт нэг бүх юм хэлдэг. Нэг хэсэг дунд үед нь л дээ та ингээд энэ хүн чинь одоо ийм хүн штэ. Ийм бузар булаа хүн штэ. Ял ээжтэй ингээд бүх юмыг ойлгуулсан. Яг тэр үед аавынхын сүнс дахиж гарч ирээд ээж чинь ингээд одоо ингээд энэ их хүнд байдал донд ухаан санаа нь одоо хүнд байдалд ороод тий галзуурах үедээ тийм учраас чи гол юм а битгий март ээжтэй яг хөө ингээд ойлгуулаа өнгөр одоо үндсэндээ аавынхын сүнснийх нь өгсөн даалгавар нь болохоор одоо өшөө хорслоо тайлбар миний өшөөг аваарай л гэсэн даалгавар байгаа шүү дээ. Тэгээ гамлет болохоор ерөнхийдөө тэрнээс хазах гэсэн нэг өө гашуу бөгөөд гашуудалтаа галзууралтаа хитрхи автаад тэгээ тэгэх гээдсэн тэр тим хэсэг байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг хамгийн сүүлд гамлетийн асуурдаг хэсэг байдаг шүү дээ. Одоо ингээ миний энэ түүхий ингээд өгүүлж яваарай гэдэг ингээд найзтай хэлдэг гэсэн чинь тэр найз нь ингээл тэрмэр хэсэг байдаг тий. Тэгээд тий орчуулад ингээд явж байхдаа нөгөө цаад гамлетийн зохиол нь болохоор тийм шүлгэлсэн юм биш шүү дээ. Угаас англи чинь нэг толгоос сүүл холбогддог зохиол биш. Монголчин болохоор толгоос сүүл холбох ёстой. Тэгэхээр нөгөө нэг маш их тийм зохиолчийн чадвар над их хэрэг болдгийм байлээ. Иймэрхүү юм орчуулахад одоо ингээл Полонино ингээл очиод Клаудиа хаанд ингээ гамлет юм одоо ингээ муулж байгаа байхгүй ингээл Офелиа охин маань инглээ эцэс сүлдэн галзуурч ирээвэр хураавар болсон тамаа бүгдээр бид харамсан гашгадж байна гэл ингээл дандаа ингээ шүлгэлсэн байдлаар ерөөсө бүх юм шүлгэлсэн байдлаар тэгж явхад одоо над маш их хугацаа зарцуулсан. Тэг ерөнхийдөө тий маш их юм сурсан баг тийм мэдээж ойлгомжтой. Өөрийнхөө дотроос их юм ухсан тий. Өөрийнхөө одоо нөгөө байж болох боломж чадварыг сорсон. Тэр дунд чадахгүй гэж шантарсан. Тий хайж маяж өөр юм орчуулсан гэдэг бол асар ер нь Монголд ерөнхийдөө гамлетийг орчуулсан Монгол тийм ном байд юм болов уу? Тэр бас судалж үзээгүй мэн. Бага. Тий гамлет чинь миний мэдхийн 3 байдлаар орчуулагдсан. Эхлээд нөгөө тэр нөгөө Мэл Гибсонтай киноных нь нөгөө Мэл Гибсонтай хувилбар нь үндэсний телевизээр орсон шүү дээ. Тэгэхэд тэрийг бол үндэсний телевизийн орчуулагчдаар орчуулсан баг Хасбатрын мэрэгэн гоо орчуулсан бахаа гэж би бодож байна. Тэрийг бол тэр телевизийн орчуулсан. Дээрээс нь жүжигийн зохиолыг нь одоо гамлетчоос тавигдсан шүү дээ сүүл. Дээрх нь тавигдчихсэн сүүлд бас тавигдаалсан. Бод эрдэнэ гамлетийн дүр тоглоод тэрийг нэг орчуулсан хүн байгаа. Тэгээд номыг нь орчуулсан нэг хүн байгаа. Тэгээд энэ гураас би ингээд харж байхад хамгийн гоё орчуулга нь ерөөсөө номных нь байдаг юм билээ. Техникийн зохиолч тийм ээ. Тий. Би нэг анх нөгөө чадахгүй байх та. Тэгээд будаа идэх гэж үзэхгүй юу. Ингээл янз бүр ингээл орчуулга ингээл хайгаад тэгсэн чинь тэгээд тэр нөгөө нийтээс интернетээс хайж нэг 15 секундын нэг гамлетийн хэсгийг олохгүй. Тэгээд хамгийн ихсэн чинь эхний өгүүлбэр нь гэсэн чинь хүнд нүсэр махан энэ тулам ууршиж алга болдог болоосай гэдэг. Гэтэ өөрийнхөө бие хэлээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө бие одоо ингээл хүнд нүсэр махан энэ тулам гэдэг. Тэгээ иймэрхүү байдлаар маш их гоё орчуулж явсан юм шиг байлээ. Тий. Тэрийг одоо гүйцэхгүй зовлон хамгийн их байсан л танаа тэр. За хоёлаа эцэст нь номын талаарх одоо өөр өөртөөхөө үзэл бодлыг ялангуяа таныг одоо очуулагч гэж би бол зүгээр яг уншаагүй нэг хавд ерөнхий нэг үзэл бодлоо бас хэлэх гээд байна л да. Та бас энэ зохиолыг орчуулсныхаа хувьд бас өөр юм үзэл бодлоо хэлвэл тий нөгөө яалчгүй нөгөө нэг хэдийгээр цаглашгүй бүтээл мөн боловч бүрэн ихээр орчин үед буухгүй байхгүй. Тэгэхээр надад орчуулаад дундаа ороод ч юм уу дуусах гээд явж явах надад ер нь мерсер төрж исэн бодол гэх юм бол энийг нэг сайхан өөрчлөөд орчин үеийн тавилтыг нь өөрчлөөд одоо ингээд орчин үед буулгаад яг энэ залуучууд хувьсгалч залуучуудын ой танд юу бодож идэх юм бэ? Наад чи стогой санаа шүү тий. Хилээ хазаад өнгөрөх талаараа өсвөл яг тийм ээ. Тий бууж байгаа гол санааг нь аваад тий тэгээд бүр гоё болгоод ингээд тавьчих юм бол тий яг өөрөө чи хэлэхдээ яг санал хэлж байна. Ягаад гэвэл нөгөө гамлет чи өөрөө гамлетийн зохиол дотроос хамгийн урт нь
юм бэл л дээ 4,000 бадаг шүлгэмлэгч гэлүү баг тийм урт. Тийм учраас тухайн үед 4 цаг тэр жүжиг үзнэ гэж одоо асар төвчээр шаардлага тийм. Тэр одоо манайд бол нэг 10 минут ч хүний яриаг сонсох чадваргүй тийм өмсөндөө болцсон. Тий боожгүй будаа ичсэн гэнэтэй. Тэгээд энийг бас орчин үеийн тавилтаар магадгүй тэр санаануудыг аваа тийм ээ. Тэгээд нэг бас юм хийж үзэх юм бол өөртөө баг толон тавьсан шиг. Тий. Одоо нэг залуусыг өдөөж те нэг хилээ хацах гээд байгаа хүмүүсийг тэрийг нь одоо болиулж ч юм уу те. Тэр их сэтлийг нөгөх тийм бүтээл болгочвол их маш над их сайхан болох юм шиг санагдчихсэн. За таны үзэл бодлыг сонслоо. За миний хувьд болохоор яг энэ зохиолыг уншаагүй зүгээр ерөнхий энэ зохиол ямар зохиол вэ гэдгийг бол ерөнхийдөө тодорхой хэмжээний мэднэ. Тэгэхээр эндээс би бас сонсогчд нэмээд хэлэх гээд байгаа зүйл маань болохоор юу гэхээр сонирхолтой фактуудыг бас хэлүүлэх сонирхолтой байж магадгүй. За нэгдүгээр энэ зохиол болохоор хамгийн олон хувилбар, хамгийн олон хэлбэрээр дэлхийн одоо энэ тийм тайзууд, кино, жүжиг янз бүрийн хэлбэрээр бүтээгдсэн зохиол. Хүүхэлдэйн жүжиг юм чи. Тэрний хоёрт нь бичигдсэн юм байлээ. За дээрээс нь бас маш олон судлаачид энэ зохиолыг судалж задлж ингэ шинжилт юм билээ. За зарим баримтуудад болохоор Гамлет болохоор ерөнхийдөө жоохон махлагддаг хүн байсан. Тэгээд тарган хүн байсан гэж ярьж байгаа. Гамлетийн тавилтан дээр болохоор Шекспир тэр сүнс болдог аавд нь өөрөө тоглодог байсан гэж бас тийм бас түүх байт юм лээ. За тэгээд Гамлетийн одоо энэ Гамлет зохиолоос сэтгүүлээд маш олон киноноо санаа авсан. Хамгийн сонгогдсон жишээ нь нэг Аратны хаан арслан гэдэг зохиол байгаа шүү дээ. Google кино шүү дээ. Амар алдартай тийм. Тэрэн дээр жишээлбэл тэр нөгөө яг тэр Гамлетийн яг хэлбэр байдаг. Гэхдээ хамгийн гол ад жаргалтайгаар төгсдөг. Тийм хэсгүүд. Цаг үед нь буулгана гэдэг чинь тэр шүү дээ. Тийм цаг үед нь буулгацсан учраас тэр одоо ингээд бүр хит болцсон тийм ээ. Тэр зохиол. За ингээд өнөөдөр тантай Гамлет зохиолын талаар бараг 40 минут шухуу ярьчлаа. За ингээд ярилцлага өгсөн танд баярлалаа. Дараа дахиж уулзнаа. За, урьж оролцуулсан чамдаас баярлалаа.